Сайн байцгаана уу? Zopalkix байна. За шинэ цуврал бичлэгтэй болж байна. За тэр нь юуны тухай вэ гэхээр Air Jordan-гийн тото загваруудын тухай. За яг дистрал нь бол нэгээс ахуулаад тэд гэсэн тийм бол дараал байхгүй. Random энэ тэндээс нь одоо хийхэр болж байна. За хамгийн эхний хувьд ямар пүүзийг хийх вэ гэхээр Air Jordan 13 Retro. За Jordan 13 бол 1997 онд бол анх гарч ирсэн. За загвар зохион бүтээгч нь Tinker Hatfield Jordan-гийн нэлээд олон сайн гой пүүзнүүдийн одоо загварыг зохион бүтээж ирсэн хүн байдаг. За анх гарахдаа бол энэ 6-аас 7 оригинал өнгөтэй гэж гарсан юм байлээ. Тэрэнд одоо Brad Flint, in Chicago, Chutney, Playoff шийүүлээд эдэр гарч ирсэн юм байна. За энэ пүүз бол Chicago оригинал өнгүүдийн нэг гэсэн үг. За оригинал өнгнөөсөө хойш бол маш олон янз янзын өнгө гарсан. Collaboration хийгдсэн. За хамгийн алдартай collaboration миний мэдхийн одоо Dornbecker гэдэг тэр хүүхдийн хот хавдтай эмнэлэгтэй одоо нийлж одоо нэг пүүз гаргаад тэгээд тэр пүүз нь зарагдсан мөнгөний одоо тэр эмнэлэг рүү өгдөг чөлөөдөө тэгж хийсэн тэр Dornbecker гэдэг өнгө одоо хамгийн алдартай одоо collab буюу одоо холимог пүүз болсон юм уу да. За энэ Jordan 13 маань албан ёсоор одоо 3 дахь ретро нь хийж байгаа юм байна. За хамгийн өмнөх одоо ретро нь бол 2007 онд гарч ирсэн байна. За тэр ретро нь бол надад байгаагүй. Одоо sneaker community буюу одоо энэ пүүз сонирхчдын дунд ярьж байгаагаар одоо тэр үеийг авч ирсэн хүмүүс бол энэ ретро хамаагүй сайн болсон байна гинэ. Яагаад тэгэхээр одоо материал нь сайн болсон байна. Үнсгэл гоё байна. Ер нь хэлбэр нь оригиналтайгаа хамгийн дөхөө болсон гэж байна. За пүүзний загвар. За пүүзний загвар бол үнэхээр гоё загвартай, iconic загвартай. Тэгээд пүүзний загвар зохион бүтээгчийн ард одоо ямар бодлоос энэ пүүз одоо төрсөн бэ гэхээр штэ. Michael Jordan ч н одоо найзуудынхаа дунд Black Cat гэдэг хож авсан байсан. Тэр нь одоо хар ирвэс гэсэн үг. За яагаад тийм гэхээр одоо цаадах чинь хамгаалтан ч сайн, довтлогоон ч сайн, довтлогоонд одоо яг юм анчин муур шиг амар довтолдог. Тэгснэ хамгаалтанд болохоор мэддэхгүй байжсэн гинт гараад гарч ирээд одоо блок хийдэг ч юм уу. Айгу тийм хэрэгтэй юмнуудыг хийдэг, хаасаагүй байдаг, маш чимээгүй явдаг. Jordan ч хар хүн учраас найзууд нь Black Cat гэж нэрлэдэг байсан байна. За тэрийг Tinker Hatfield одоо олж мэдээд тэгээд одоо хар ирвэсийг жоохон судалж үзснээс улбаатаагаар энэ пүүзний загвар гарч ирсэн байна. За хар ирвэсээс гарч ирсэн загварын санаанууд одоо миний харж байгаагаар бол 3 том зүйл байгаа. Хамгийн түрүүнд бол энэ артлын лого. Энэ одоо hologram logo гэж ярьдаг. Ингээ харах юм бол дотроо Jordan-гийн лого 2023 та өнгө нь бол ийм шар туяатай, ногоон туяатай тийм өнгөтэй. Энэ одоо юунаас санаа авсан бэ гэхээр хар ирвэсийн нүд. За нүднээс ингэж санаа авсан байна. Бас нэг загвар бол санаа бол Jordan 13-ын уул нь яагаад ийм хэлбэртэй, ийм загвартай байна вэ гэхээр хар ирвэсийн бас сарууны хэлбрээс одоо ингэж улбаалж энэ загвар гаргасан байна. Цагаан эсгүүд нь одоо нэг муурнуудын гар саруу байдаг да. Тэрнтэй төхөөлж ингэж хийсэн байна. За сүүлийн бас нэг зүйл нь болохоор энэ дээдх материал. За энэ пүүзний энэ дээд хэсэг нь болохоор энэ бөөрөнхий оёотой ийм нэлийн зузаан материал ингээд оёод ингээд доош нь суулгацсан юм шиг энэ загвар. Энэ одоо юунаас гаралтай вэ гэхээр хар ирвэсийн сахалны хэсэг. Сахалыг харах юм бол сахал гардаг хэсэг нь одоо энэ оюутсан хэсэг, сахалгүй хэсэг нь дээш гэх хөнгөрдөв байдаг. Тэр загварыг ингэж хийсэн байна. За пүүзний ерөнхий загвар бол маш гоё. Надад бол маш таалагддаг. За пүүзний дотор хэсгээр арай өндөр. Гаднах шагаа хэсгээр арай богинохон болгож өгсөн. Үдээсүүдийг гадна байлгахгүй аль болох дотор нь хийж өгсөн.
За тэр үедээ л энэ ч одоо бол инновац байсан. За пүүзнийхээ ууланд бол одоо carbon fiber гэдэг материалаар одоо shank буюу одоо нумны хамгаалтыг бас хийж өгсөн. Оригинал нь бол нэлээд том юм шиг байгаа. Энэ ретронууд одоо арай бага болсон баг. Гэхдээ бас carbon fiber-ын буцааж хийж өгсөн. Дээдх материал бол маш сайн арьсаар хийгдсэн байна. Зөөлхөн гоё одоо tumbled leather гэж ярьдаг. За улаан хэсэг нь бол илэг хэсэг. Илэг нь бол яг дундаж синтетик илэг юм шиг байна. Энэ хуучны гоё юм арцгар илэг бол тэрийг бол яагаад ч барахгүй. За пүүзний маань уловч нь бол харин хаа очиж их дажгүй уловч хийцэн байх шүү. Энэ Dream Cell гэдэг материалаар хийсэн байна. Жирийн нэг Ortolite-ийн юм цэнхэр муухай уловч байдаг шүү дээ. Пүүзэн доор наалтчдаг. Буцаж авахар урагддаг. Тэрийг бол хийгээгүй юм байна. За ядаж уловчн дээр бол мөнгө хэмхийг бол хүсээгүй айгүй айтайхан уловч хийсэн байх шүү. За Jordan 13 маань технологи одоо доотх зөөлөвчний технологи нь ямар байдаг вэ гэхээр үлмийн хэсэг дээр юм зүүнтэй, өсгийн хэсэг дээр бас зүүнтэй. Нийтдээ бол зүгээр жирийн EVA гэдэг бамбалзуурн дээр тэгж хийсэн байдаг. За хилний хэсэг бол бас гоё тэр чигээрээ арьсан. Айгүй гоё зөөлөх юм. Дээдхээсээ илүү зөөлөх юм арьстай болсон байна. Тэгээд хөл рүү одоо хөлн дээр их гоё зөөлөх мэдрэгдэхээр хилнийх нь хэсэг их гоё болсон байна. За ерөнхий хэлбэрийн хувьд бол ярхан байхгүй. Craftsmanship гэж ярьдаг одоо хэр солгоо баруун солгоо хоёр хөлний зөрүү нь ямар байна гэхээр хамрны хувьд бол их гоё. Нэх зөрөө байхгүй. Шүүгрийн хувьд шүүгэр зарим нь одоо нэг дөрвөлжин дүү ч юм айгу муухай хийцэн байдаг. За ойдлыг хараад байхад ойдл бол маш сайтай юм байна. Илүү дутуугаарс ойдлгүй. За миний энэ анзаарч байгаагаар энэ баруун хөлний ард хэсгээр бол жоохон цавуун харагдаж байна. За яагаад ингэж баруун солгоо хөл нь арай ондоо байгаад байдаг вэ гэхээр одоо хулгаагаас ч юм уу ориг хулихаар нь зарах тэрнээс одоо сэргийлээд баруун хөлийн нэг үйлдвэрт зүүн хөлийн нэг өөр үйлдвэрт хийдэг гэж би сонсч байсан. Тэр бол яг 100% баталгаатай биш. Тэгтээ бараг 80% баталгаатай шүү. Тийм болохоор бас арай жоохон өөр хийгдээд идэг. Одоо энэний артлаасаа харахад бол за артлаас нь харъя заяа. Тэгэхээр одоо энэ цагаан оруулганы баруун тал нь арай доор, энэ нь арай дээр ч юм уу те. Бас яг symmetric одоо нэг ингээ харахад бол бас арай жоохон өөр л байгаа даа. Тэгтээ бол ерөнхийдөө бол маш сайн хийгдсэн байна. За пүүз өмсгөд ямар байна гэхээр маш тухтай, маш өвтэйхэн байна. Raspberry хувьд байна штэ. Би хагас Raspberry доош явсан. 40-оор хагас биш 42-ыг авсан шүү. Тэгэхээр та нар яг гоё юм хөл таарснаар авъя гэж бодож байгаа бол хагас Raspberry доошилж аваарай гэж зөвлөхөр байна. Өргөн хөлтэй хүмүүс бол жирийн Raspberry авсан дээр баха. Энэ хуучин пүүз болохоор бас жоохон арай жоохон урт байгаад байгаа. За ингээд бичлэгээ үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараачийн цувралаар Jordan 5 хийх үү? Jordan 3 хийх үү? Та нар өөрсдөө сонгохтой гэрээ. Баярлалаа.